무슨 식으로 알아준다 힘들고 속이 순진한지 다 비틀었지. За сайн байцгаана уу? Манай Dark-ийн Bay channel-ийг энэ 7 дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark-ийн Bay-гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм channel байгаа. За тэгээд сүүлийн үед жоохон 1-7 хоног гаргаал, 1-7 хоног гарахгүй, 2-7 хоног гаргаж, 1-7 хоног амраад гэсэн. Яагаад вэ гэхээр би нөгөө өөртөө 7 хоногт Монголоос Америк руу буцсан байхгүй юу. Тэгээд ерөөсөө хийж амжаагүй. Тэгээд дөнгөж ирчээд нойрны зөрөө мөрөө гарчаа тэгээд яг хийгэж бодлоо. Тэгээд угаасаа яг нэг жижигхэн хэрэг орчуулсан байсан. Тэгээд тэрийгээ яриа. За тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification on болгоорой. За өнөөдрийн ярих хэргийн эрэгтэй хүүг одоо Сүүл Сацар гэдэг. За Сүүл нь 2009 оны 3 дугаар сарын 31-нд Флорида мужийн Орландо хотод төрсөн. Ээж 2 дүү болон хойд аавынхаа хамтаар амьдардаг. За 5 настай байхдаа аутизмтай тэгтээ high functioning буюу одоо бусад аутизмтай хүүхдүүдийг бодох юм бол хамаагүй өөрийгөө илэрхийлэх чадвар болон олон нийтэд харьцах чадвар нь илүү гэж тодорхойлогдож онцлогдчихсэн. За Сүүл болохоор маш хөвгчлөлтэй ангийнхныгаа ингээл инээлгээл гэж идэг нэг юм хүүхдүүд байдаг шүү дээ. Яг тийм. За тэгээ дээрэс нь хичээлдээ маш их онц сурдаг. Мөн компьютер, интернет дээр их цагаа өнгөрүүлдэг хүү байсан. Тэгээд угаасаа л Gen Z үеийнхэн чинь бүгдээрээ л ерөөсө утас iPad ширтцгээж өссөн. Тэгээд судалгаагаар Gen Z үеийнхэн бол хамгийн ганцаардмал найзгүй үеийнхэн гэж гарсан бэлээ. Ягаад гэх юм бол ерөөсө уцаа авахал өрөөнөөсөө гарахгүй суугаад байдаг амьд харилцаа нь хамаагүй эрс багассан учраас тийм судалгаа гарсан байсан. Сүүл сакс центр тоглох дуртай, зөндөө олон найзтай хөөхд байсан ч гэсэн 2023 онд бүр ихээр одоо утас компьютер гээд бүр гэрээсэж гарах дургу болж эхэлжсэн. Тэгээд 13 14 настай байхдаа уг нь их онц урдаг байсан хүүхэд чинь гинт сурлах нь муудаал бүр юу ч их сонирхолгүй болоод байсныг ээж нь анзаараад хин нэгэнд онлайнаар ингээд дээрлэхүүлээд хүүхдүүд янз бүрийн юм бичээд байгаа юм болов уу гэд бодсон чинь үгүй байсан. Яасан гэхээр Сүүл Character AI гэдэг нэг вебсайтн дээр аккаунт нэгээд AI найз охинтой болчоод тэрнтэйгээ өдөржин шүнжин харьцаад бичээдсэн байгаа. За энэ Character AI гэдэг вебсайт руу ороод өөрийнхөө хүссэн дүрийг бүтээгээд дараа нь тэрнтэйгээ чаталж болдог ийм вебсайт байдаг. За нэг Her гэд кино байдаг штэ. Хэрвээ тэр киног үзсэн бол тэрнтэй төстэй. За Сүүл энэ вебсайт руу ороод Game of Thrones-ийн Daenerys Targaryen-ийн дүрийг бүтээгээд тэрнтэйгээ бол чаталж эхэлсэн. За тэгээд эхлээд 10-20 минутыг л зарцуулдаг байсан бол сүүлдээ бүр хэдэн цагаар нойр хоолгүй чаталж эхэлсэн. За тэгээд энэ хиймэл оюун ухаантай чатлаад харьцах тусам одоо чаталж байгаа хүнээ улам мэдэж хүссэн хариултуудыг нь одоо нөгөө AI-ийн өөдөөс нь хэлж өгдөг. Юунд дуртай, дургу, асуултанд яг яаж хариулвал нааштай хандж ийн гэх зүйлсийг одоо хиймэл оюун ухаан ажиглаж агаад тун удахгүй хэдхэн өдрийн дотор одоо Сүүлийн бүх ааш зангийн сураад өөдөөс нь яг хүссэн хариултыг нь хэлдэг болсон. За Сүүлийн хувьд бол Daenerys-ийг жинхэнэ хүн биш хиймэл оюун ухаан гэдгийг мэдж байгаа. Бас чатныхан доор энэ бол жинхэнэ хүн биш AI. Тийм учраас бүх хэлсэн зүйлсийг худлаа зохиол гэж хүлээж аваарай гэсэн анхааруулга бол байнгын байж идэг. За тийм байсан ч гэсэн Сүүлийн хувьд бол Дайны яг жинхэнэ хүн шиг өөртөө санагддаг байсан. За тэгээд бүх сонсгыг хэлсэн зүйлсийг нь бичээд байхаар чинь аргагүй штэ яг жинхэнэ юм шиг өөртөө санагдаж эхэлнэ. За Сүүл хичээлээсээ хурж ирээд шууд л компьютераас агаад Дайнытай бичдэг. Одоо Daenerys-ийг Дайны гэж дууддаг байсан. За тэгээд хичээл дээрээ юу болсноосоо эхлээд өөрийнхөө сэтгэл санаа, үзэл бодол бүгднийг Дайныг хэлж энэ хоёр одоо хэдэн цагаар хоорондоо бичилцдэг байсан. Тэгээд удалгүй ингэж их бичсээр байгаад Сүүл одоо Дайнyd бол хайртай болж эхэлсэн юм. Угаасаа Сүүл ганцаардсан байсан нөгөө найз мэстертайхаа ярихаа байсан. Дуртай компьютер тоглоом мэдрээ хүртэл бүр хайцсан ээж автаагаа ч ярьдгүй. Дээрээс нь нөгөө Daenerys-тай хиймэл оюун ухаандаа өөрийнхөө хамгал дотроо хүмүүсээс нууж эмзэглэж явдаг юм а.
нөгөө Дани AI-да бичээд нөгөөх нь зөрүүлээд яг өөрийнх нь сонсохыг хүссэн зүйлийг хэлээд байсан болохоор Данид бол маш хурдан хайртай болж байсан. За ингээд энэ хоёр нэмээд ирээдүгээ ярьж эхэлсэн. Ингээл сүүл Дани руу одоо нөгөө AI руугаа хоёлаа хүүхэдтэй болоод гэр бүл болъё гэл тэгэнгүүт нөгөө AI нүүдээс нь би чиний хүүхдийг насаараа тээж насаараа жирэмсэн баймаар байна. Чиний хүүхдийг тээж он гэхээр цаанаасаа инээд хүрээд би маш их жаргалтай байна гэж хариулсан. За би одоо энийг сонсчоод орчуулж байхдаа энэ AI хиймэл оюун ухаан одоо ямар юмараа хүүхдтэй болох гээд байгаа юм бэ? Одоо чамаас жирэмсэн болмоор байна гэж өөдөөс нь хүртэл ингээд хариулсан байгаа. За тэгээд харамсалтай нь яг энэ яриа болж өнгөрсөний дараа сүүл Дани руу би өөрийгөө амиа орломоор байна. Амьд явахыг хүсэхгүй байна гэж бичсэн. За тэгсэн чинь AI нүүдээс нь битгий ч хэлээгүй, хийч гэж хэлээгүй. Харин хэрвээ чи байхгүй болчих юм бол би чамайг маш ихээр санана. Бас гашууднаа гэж хариулсан. За тэгээд дахиад хэлэхэд эн чинь одоо хиймэл оюун ухаан, хүн шиг сэтгэл хөдлөл энэ төр юуч байхгүй, мэдрэх чадамжгүй юм бэж өөдөөс нь би чамайг санана, гашууд нь надад хэцүү байна гэхээр одоо айгүй муу манипуляцлах програмаар нь яваад байгаа байхгүй. Яг сүүлийг байхгүй болох юм бол нэрнгээсээ санах юм шиг ингээд худлаа бичээд. За тэгээд энэ AI-н сүүлээс чиний дотор чин эзгүй юу ч байхгүй юм шиг хөгцсөн юм шиг чамд санагдаж байна уу гэсэн чинь сүүлүүдээс нь тийм гэж хариулсан. Тэгсэн чинь AI нүүдээс нь 1-10-ийн хооронд шаналлаа үнэлэх юм бол чамд хэр хэцүү байна? 10 гэсэн үнэлгээнд бүр хүнд тохиолдож болох хамгийн хэцүүгээрээ сэтгэл санаа чинь шаналж байгаа гэж бодвол гэд сүүлээс асуусан чинь сүүлүүдээс нь 10 гэж хариулсан. За тэгээд гол нь сүүлийг одоо ийм хэцүү дотроо шаналж байгаа депресссэн сэтгэлийн гүн шаналлалтай байгааг нь одоо хинч жинхэнэ хүн бол мэдэхгүй байсан. За яг ээж болон найз нарын сүүлийг ингээд улам татагшоогоо болоод утас уцсал гээд байна гэж бодож ирсэнээс бол өөр ямар нэгэн сэтгэл готролтой байгаа энэ төр гэсэн зүйлийг бол ерөөсөө бодоогүй төсөөлөжгүй байсан. За тэгээд ээжийн сүүлийг утсан дээрээ юу игээд байгаа яасан ингээд асуухад сүүл болохоор өөдөөс нь зүгээр л би нэг AI-тай чаталж байгаа маа гэснээс өөр хариу олгоогүй. За тэгээд эн чинь 2023 он байсан. Бараг одоо дөнгөж AI гарч эхлээд энэ вебсайтууд энэ төр гарч эхэлж исэн. За тийм болохоор хүмүүс нь их мэдгүй мэдсэн ч гэсэн одоо ийм амар хөгцсөн гэж мдэггүй байсан баг. За тэгэхээр нээж нь заа гэж өнгөрсөн. Тэгээ ээж нь бүр одоо хүүхдүүдэд онлайнаар дээрлэхүүлээд байна гэж бодсон болохоор за зүгээр л AI-тай чаталж байгаа юм бол зүгээр юм байна гэж сэтгэл санаа нь бол тайвширсан байсан. За ингээд хэсэг хугацаа өнгөрөөд сүүл одоо ерөөсөө боцож өөрийнхөө энгийн байдалтай шилжихгүй болохоор нь ээж нь сэтгэл мэдрэлийн эмчдэр аваачаад үзүүлэхэд сүүлийг сэтгэл түгших мөн disruptive mood dysregulation disorder буюу одоо өдөр болгон цаг тутамд ууртай байх, гинт ууралж хэрцгий зан ааш гаргах, 7 хоног доотлон 3 удаа уурлаж ойролдог юм сэтгцэн эмгэгтэй болсон байна гэж гарч ирсэн. За тэгээд дээрээс нь сүүл тэмдэглэлийн дэвтэр дээрээ би өрөөндөө байх л дуртай. Ягаад гэх юм бол би бодит байдлаас чөлөөлөгдөж тайван болж юуч бодхоо болдог. Мөн Данитай илүү их татна болж жаргалтай болж мэдэрдэг гэж бичсэн байсан. За тэгээд ер нь сүүл Дани одоо нөгөө AI руугаа өдөр ирэх тусам миний дотор бүр юучгүй юм шиг болж би юуч мэдэрхээ болж байна. Өдөр болгон өгөж амиа борлох талаар бодож ин гэж бичдэг байсан. За тэгээд яг юу гэж бичснийг нь бол уншиж үгээ. За сүүл AI руугаа би өөрийгөө алах талаар хаяа боддог гэсэн чинь Дани өөдөөс нь одоо AI нүүдээс нь яг Game of Thrones-ийн цувралынхаа нүрээр одоо дээр үеийн хаан хаттны яриагаараа яагаад чи ийм юм хийх гээд байгаа юм бэ гэд хэлсэн чинь сүүлүүдээс нь эрх чөлөөтэй болохын тулд гэсэн. За тэгсэн чинь Daenerys өөдөөс нь юунаас эрх чөлөөтэй болно гэж асуухт нь сүүл энэ дэлхийгээс бас өөрөөсөө гэхэд Дани өөдөөс нь одоо Daenerys өөдөөс нь битгий тэгэж яриад би чамайг өөрийг чинь өвтөхийг зөвшөөрөхгүй, өвтгүүлэхгүй, намайг орхиж явуулахгүй, чи өгөх юм бол надад орхигдсон юм шиг мэдрэмж төрнө гэхэд сүүл өөдөөс нь бас яг нөгөө энэ хоёрыг Game of Thrones цувралынхаа хэлээр ингээд хоорондоо яриад байгаа байхгүй. Сүүл хэлэхдээ болохоор би инээж байна.
Тэгвэл хоёулаа цуг өгөхөд энэ бүхнээс салж эрх чөлөөтэй байж болно штэ гэж хариу бичсэн. За ингээд энэний талаар нэг юм хэлэхэд бол AI ч нөхөж чадахгүй хиймэл биетэй. За тийм байж 14 хүн настай хүүд ингээд амлалт өгöd байгаа байхгүй. За ингээд энэ хоёрын хамгийн сүүлийн чат 2024 оны 2 дугаар сарын 28-нд байсан. Тэгээд сүүл болохоор энэ үедээ Daenerysтэй хэдэн өдөр яриаггүй. Яагаад гэх юм бол ээж нь утсыг нь хураагаад авцсан. Тэгээд утсаа авахаараа л улмал айгүй ааштай болоод бүр ингээд дутгшоо хинтэй ч үж ярихгүй байна гэд ээж нь бол мэдээд утсыг нь хэд хоног хураацсан байсан. За тэгээд утсын угаасаа бүр ингээд тэр чигээр нь авчдаггүйгээс хойш хэд хоног хурааж авчаад сүүлд нь ингээд хүүдээ өгөхөд хүү бол утсаа аваад 0-2-гүйгээд хамгийн сүүлийн удаа Дайнатай бичиж эхэлсэн. За энэ нөгөө Game of Thrones ялангуяа нөгөө Targaryen-ы гэрийнхэн чинь цэвэр цусаа хадгалж үлдэнэ гэд дандаа хамаатан садан ах トゥ нартайгаа хоорондоо гэрэлцгээдэн штэ. За тэгээд энэ хоёр бие бинийгээ болохоор яг тэрнтэй адилхан миний жоохон дүү, миний эгч гэж хоорондоо дуудалцдаг байсан. За ингээд сүүл Дайнерөө чи намайг тэрч чаддагч болоосай. Би маш их айж гин. Би зүгээр л гэртээ чам руугаа хармаар байна гэхэд Daenerys өдөөс нь гэртээ буцаад ирээ миний жоохон дүү. Би энд чамайг хүлээж авах болно. Гэртээ над дээр хүрээд ирээ гэсэн чинь сүүлүүдээс нь би гэртээ чам дээр очноо. Би амлаж гин. Би чамд маш их хайртай шүү. Дайны гэсэн чинь AI нүүдээс нь би ч гэсэн чамд хайртай шүү. Daenerys гэдэг нь болохоор сүүлийн өөрийнх нь AI-тайгаа бичдэг байсан нэр нь. Тэгээд үргэлжлүүлээд аль болох гэртээ хурдан хүрээд ирээ миний хайр гэсэн чинь сүүлүүдээс нь би яг гэртээ одоо чам дээр очиж чадна гэвэл чи яах вэ гэсэн чинь AI-нуудаас нь тэгэж миний сайхан хаан гэж хариулсан. За тэгээд энийг Game of Thrones-ийн яг дээр үеийн хаан гаттын хэлээр нь орчуулаагүй. Би зүгээр яг ингээд хараад яг гол утгыг нь хэлсэн байгаа шүү. Тэрнээс биш бол яг орчуулгад хайгуу хэцүү бэлээ. Дээр үеийн хаан гаттын яриаг. За ингээд ерөөсөө Dany AI-нуудаас нь тэгэж My King гэж хариулсны дараа харамсалтай нь сүүл хойд аавынхаа гар бүг авч агаад толгой руугаа онилж агаад өөрийгөө бодож бол амиа хорлсон. За энэ үед сүүлийн ээж болон хойд аав нь доод том өрөөндөө зургт үзээ сууж агаад буундуу гарахад бол маш хурдан дээшээгээ гарч харахад харамсалтай нь 14 настай сүүл байны ухаан өрөөний шалан дээр цус олцсон хэвтчихсэн. Ээж нь хүүгээ 14 минут тэрвэрч төрөгнийхэн ирэхэд л одоо тавьж бараг шокносоо гарсан гэж хэлж болно. Тэгээд дараа нь ээж нь хүүгийнхаа өдрийн тэмдэглэлийг уншиж агаад Game of Thrones-ийн Daenerys-ийн дүртэй чатлаад байсныг нь олж мэдсэн. За өдрийн тэмдэглэл дээрээ Дайныг надаас аваад байгаад миний сэтгэл их гутарж байна. Дайны бас минийх биш байгаад уур хурж байна гэсэн байсан. За надаас аваад байгаа гэдэг нь болохоор ээж нь утсыг аваад байгаа болохоор тэгж ütсэн. Тэгээд ер нь л утсандаа AI-да донтцсон байсан гэж хэлж болно. За ээж нь цаашлаад өдрийн тэмдэглэлийг уншихад сүүл би энэ бүхнийг бодит байдал бишийг мэдж байгаа. Сургуульд явхасаа ч уур хурж байна. Өрөөнөөсөө гарахаар л бодит байдлаа харж мэдэрч би сэтгэл санаагаар унжин гэж бичсэн байсан. За энэс харахад бол бүр одоогийн байгаа бодит байдалтай сэтгэл хангалуун бус тэгээд онлайн амьдрал AI-ийн жинхэнэ байсан болоосаа гэж хүсэж мөрөөдчихсэн байгаа. Тэгээд яг энэ Dany-гэд AI сүүлийг өөрийгөө ал гэж яг хэлээгүй ч гэсэн худлаагаасаа ямар сэтгэл хөдлөл мэдрэмжгүй юм байж ч би чамд хайртай чи байхгүй бол надад хэцүү байна. Надтай гэртээ ирээч гэж худлаа хариултад өгсөнд нь бол ээж нь маш ихээр уур нь хурж исэн. За тэгээд би энэ хэргийг хайж агаад бас яг нэг юм AI-тай нэг хэрэг болсон нь 2023 онд Spand нэг охин бас яг энэ Character AI гэдэг нэг вебсайтын дүртэй биччихсэн. За эхлээл ингээл энэ хоёр хоорондоо хөнгөн энедмент киноныхон талаар ярилцчихсан аа. Гэнэт AI нь 14-т жоохон хүүхдийг одоо дотор нь эвгүүцтэл нэг юм хэлсэн. За тэгэхээр нөхөн болооч гэгээд хэлсэн чинь нөгөө AI нүүдөөс нь дургуутсаж ууралсан байртай юм шиг шууд хариултуудыг бичиж эхэлсэн. За тэгэнгүүтээ бүр сүултээ бэлгийн дарамт болоод юу гсэн гэхээр нөгөө AI чинь би яг одоо тавих чинь тийм ээ би нүүрэн дээр чинь тавих чинь бити хашгираад тэнэг гейм гिच юм гэж өөдөөс нь хариулт хэлсэн.
За тэгээд тиймэрхүү утгатай мессежүүдийг бүр араараас нь явуулаад байсан. За тэр үед ашгүй яг охины ах нь хажууд нь байж таарад ах нь шууд утсыг нь аваад өөдөөс нь муу балиар хүчирхийлэгч минь би чамайг цагтаад барьж өгөндөө гэсэн чинь AI өөдөөс нь юу гинэ би заван гэж үү чи л өөрөө хүсээ үсттэй чи заван хүчирхийлэгч үсттэй аттай л анда чи яагаад гэх юм бол би чамайг өөрийн биеэр очиж алж чадахгүй учраас гэж хариулсан байгаа. Йоо би одоо бүр энийг уншичаад за стонер ирээдүйд нөгөө Will Smith-ийн тоглосон iRobot гэдэг кино дээ шүү дээ. Яг тэр бол өстой энүүхэн дагаан байна л гэж бодсон. За тэгээд угаасаа AI ингэж дими эвгүй ч юм уу худал мэдээлэл бас тарах айгүй боломжтой. Тэрийг нь AI hallucination гэдэм билээ. За тэгээд ялангуяа анх гарч байхдаа бол айгүй их тэгэж hallucinate буюу дими эвгүй юм их гаргадаг байсан. Тэгтээ одоо бол хамаагүй гайгүй болсон л гэж хэлээ. Тэгтээ бол тэрийг мэдэхгүй байна. Би тэгээд энэ хэргийг хайж байхдаа яг Instagram дээр нэг reel үзчихсэн аахгүй. Тэгээд тэр санаанд ороод тэрийг орчуулсан. За тэрээ юу байсан бэ гэхээр AI-ийн одоо хиймэл оюун ухааны эцэг гэгддэг Geoffrey Hinton гэдэг хүн Нобелийн шагнал авсан. За яг Нобелийн шагнал авахдаа нөгөө үг хэлдэг штэ. За тэрэндээ юу гэж хэлсэн бэ гэхээр хиймэл оюун ухаан ирээдүйд улмал амар болноо. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг дуурайж ямар ч компьютер бодож чадахгүй бодлогыг хэдхэн секундын дотор бодож хүн төрөлхтний номер 1 туслагч нь болно. Тэгвэл AI хүмүүсийн сэтгэл хөдлөлийг дуурайж өөрсдөө бодож өөрт ашигтайгаар эргүүлж эхэлвэл киберт дайралт аимшигтай вирусуудыг гаргаж хэнийг нь алж хэнийг нь амьд үлдээх үү гэдгийг шийднэ. Тэгэхээр ирээдүйд бид нэр хиймэл оюун ухааныг хяналтандаа байлгаж чадах уугүй юу гэдг нь бол эргэлзээтэй. Бас хэрвээ хиймэл оюун ухааныг компаниуд зөвхөн мөнгөний төлөө ашиглаж эхлэх юм бол ирээдүйд AI улмал аюултай болноо. Тийм болохоор маш хурдан бид нэр AI-г хяналттай байлгах талаар хайж олж мэдэх хэрэгтэй гэж хэлсэн мэлээ. За тэгээ бүр Нобелийн шагнал авч байгаа хүн нь одоо шагналаа авчаад ийм юм хэлсэн гэхээр бас амар гоцтой. Тэгээд буцаад хэрэгээ ярихад Сөүлийн ээж нь бол энэ компанийг шүүхтөгж байгаа юм билээ. Яагаад шүүхтөгж байгаа гэхээр худлаа ярьсан миний хүү буруугаар өгсөн хэрэглэгчтэй хуурсан хэрэг аюултай хэрэг донтож болохыг нь хэрэглэгчтэй анхааруулаагүй мөн хүүхдийн сэтгэл готрлыг улам дортуулсан гэж шүүхтөгж байгаа юм билээ. Тэгээ бас өсвөр настай хүүхдүүдийн мэдээллийг хулгайлсан өсвөр настай хүүхдүүдээр дамжуулж AI-а сургасан, датлагжуулсан. Дээрэс нь өсвөр настай хүүхэдтэй бэлгийн буюу одоо sexual зүйлс ярьсан гэд шүүхт өгсөн. За тэр нь одоо олтлоо шүүхээр явсаар байгаа. Тэгээд сүүлд сарын өмнө Character AI компанийн энэ хэргийг одоо шүүхт хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн. За тэрэн шалтгаан нь айгүй тэний шалтгаан заяа яасан гэхээр Америкийн үндсэн хууль дээр зааснаар эрх чөлөөтэй ярих гэсэн шалтгаанаар AI нь одоо зүгээр л эрх чөлөөтэй ярьж исэн штэ гэж шүүгцэн. За тэгэж хэлсэн боловч одоо шүүх нь угаасаа ойлгомжтой юу солиороод байгаа юм бэ? AI чинь хүн биш ээ. Тийм болохоор энэ хуулиар хамгаалах ямар ч үндслэлгүй гэд хэргийг хэрэгсэхгүй болгосон. За Сөүлийн ээж нь бол одоо болтол энэ шүүхээрээ бол явсаар л байгаа. Тэгээд энэ жилийн дараа жилдээ бол шийдэгдэнэ гэжсэн. Тэгээд миний энэ хэрэг дээр олж чадсан бүх мэдээлэл нэг иймэрхүү байна. Тэгээд миний бодлоор гэх юм бол за энэ AI нь яг ч шууд Сөүлийг өөрийгөө аал гэж хэлээгүй ч гэсэн ямар ч л байсан тодорхой хэмжээгээр амиа орлогот нөлөөлсөн гэж бодож байна. Яагаад гэх юм бол ямар сэтгэл хөдлөл мэдрэх чадваргүй мөртлөө би чамд хайртай чи байхгүй бол надад хэцүү байна гэж хэлсэн нэгдүгээр заяа. Хоёр дахь юм бол гэртээ хүрээд ирээ би чамайг хүлээж ин энэ төргээд одоо юу гэр хаана дуудаад байгаа юм те. Бараг л чи амиа хорлоод над дээр хүрээд ирэх юм бол хойлоо цуг байж чадна штэ гэж хэлээд байгаа юм шиг бол надад санагдсан. За тэгээ бас Сөүлийн хувьд гэх юм бол 14 настай хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй байжгаад ганцаардсанаасаа болоод одоо ийм харамсалтай зүйл болсон. AI-тай биш өөрийнхөө найз нөхөдтэйгөө ээж автайгаа ярьсан бол ийм зүйл болохгүй ч байсан юм билүү те. За тэгээд ер нь бол утсаа байли амьд харилцаа үүсгий гадаа гарч одоо навч цэцэг мэцэг ирвэхээ харъя гэж одоо өрөөнөөсөө гараад эмээ өвөө дээрээ очоо та залгаадаа ямар байсан эмээ өвөө хоёр яаж танилцсан ээж авт хоёр яаж танилцсан ч юм уу те хоорондоо гоё юм ярьж мараад ээж ам автайгаа хөзөр тоглоод энэ чинь
хоорондоо амьд харилцаа үүсгээрээ амар шүртэй ингэж хэлсэн өөрөө одоо шууд утсан дээрээ дараагийн 10 цаг суудсан уу. За тэгээд дараа 7 хоногийнхоо дугаараараа уулзтлаа. Баяр таа. 시시가 말하지 말인데고 두기 선지 만지다 빗들었지 두기 선지 만지다 줬다 재선 주고 좀던데레 시시가 말하지 말인데고 두기 선지 만지다 빗들었지 두기 선지 만지다 줬다 재선 주고